би 2013 онд онцгой байдлын албанд томилогдож одоо нийслэлийн аврах ханга 105 да аврагч холбоочийн албан тушаалаар ажиллаж байна. Аврагч холбоочийн мэргэжлийн онцлог нь бол хүний амь насыг аврах үйл ажиллагаанд холбоо мэдээлэлээр хангаж ажиллаханда алтан амийг аврахад өөрийнхөө хувь нэмрийг оруулж байна л гэсэн үг тийм. Дөрвөн тувц өмсөх маш их таалагддаг байсан. Тэгээд дөрвөн тувц өмсдөг мэргэжлүүдээс яагаад заавал онцгой байдлыг сонгосон бэ гэх юм бол хүний амь насыг авардаг, хүмүүсээс дандаа баярсан талархсан сэтгэлийг сонсдог тийм маш сайхан байгаа. 2018 онд Налах дүүргийн онцгой хэлцээний Галдамрын унтраах аврах 28 дугаар ангид салаан зэрэгчийн туслах гэсэн албан тушаалаар анх ажлын гараагаа эхэлсэн. 2019 оноос хойш хаан дүүргийн онцгой хэлцээний 30 дугаар ангид салаан зэрэгчээр ажиллаж байна. Ээж маань цэргийн хүн байсан онцгой хэлцээний байгууллагт ажиллаж байсан. За эмэгтэй цэргийн албаагчдыг хараад маш их бахархах сүрдэх мэдрэмж төрдөг байсан. Үүнээс үүдэлтэй мөн улс их баяр наадмын үзүүлэх тоглолтын үеэр, шүхрийн үзүүлэх тоглолтын үеэр шүхрчдийг хараад онцгой байдлын албанд бас ийм шүхрчд байдаг юм байна, мундаг аврагч байдаг юм байна гэдгийг сонсоод энэ байгууллагт энэ мэргэжлийг сонгож ажиллах болсон. За 2016 оноос хойш томилогдоод 5 дахь жилдээ одоо ажиллаж байна. Энэ ажил хугацаанд хавар намрын дадлаг сургууль болон олон улсын аврах ажиллагааны хамтарсан сургуулиуд ингээд нийлээд одоо 79 дахь удаагийн буултаг хийцэн ингээд явж байна. 2008 оноос хойш одоо 14 дахь жилдээ цойлын ерхий азрын аврагцгай ангиас нахуулаад одоо үндэсний аврах бригадэд 14 дахь жилдээ ажиллаж байна. За аврагч холбоочингоор 12 хоноос хойш ажиллаж байна. Ерөнхийдөө бол холбоо мэдээллийг одоо тасралтгүй найдвартай хурдан шуурхай одоо үнэн зөв дамжуулах үүрэгтэй бид нар бол бид нар үндэсний аврах бригадын холбоочд бол тэр дамаа ой хэрийн төмөр болон одоо 21 аймагтай бүхэл усны дуудлага одоо химийн хортой нөхцөлд ажиллах дуудлага, тээвэрлэлт, мал амтны гоц халдвар төвч ингээд энэ бүхэл дуудлагуудад аврагч холбоочд бид нар бол бүлгээ дагаад хамт явдаг. Би анх 2014 онд онцгой байдлын албанд аврагч тусгай ангийн хөгжмийн тусгай бүлэгт аврагч хөгжимчнөр орсон. Тэгээ мөн тухайн үеэс эхлээд би Тэнгэр хамтлагийн бөмбөрчнөр тоглож эхэлсэн. Тэгээ одоо 7 дахь жилдээ энэ албанд үүрэг гүйцэтгэж явж байна. Энэ хугацаанд болохоор ер нь ар хангаа, үр хангаа, зүүн бүсийн аймагуд, өмнө бүсийн аймагуд, хойд бүсийн аймагуд гээд баруун бүсгийн аймагуудад тоглолтонд оролцож явсан. Мэдээж онцгой байдлын албыг сурталчлах зорилгоор ард иргэдэд болон мөрдснийхт алба хаагчдаа тоглолтоор үйлчилж явсан. Би өөрөө Батлан амгалан сургуулийг төгссөн Араад электроник инженерээр тэгээ манай ээж маань болохоор намайг яг цэргийн мэргэжлэр явуулна гээд их үзсэн. Тэгээ би болохоор би цэргийн хүн болохгүй гээд тэгээ өөрөө их зүтгээд төгсөн инженерээр төгсөнгөөдөө би бас Монгол хэл визэд ферийн инженер ажиллаж хагаад гэвгэнд онцгой байдлын байгууллагыг сонирхож өөрөө гівэл хүссэн л дээ. Тэгэл хүсэл өөрөөс судлаад тэгээд ээжтэйгээ одоо хуучин аврагцгай анги байхад нь тусгай мэргэжлийн төв дээр очиод дарагтаа нь уулзаал тэгэл хүсэлтээ өгөөл өргөдлөө өгөөд тэгэл гинт орохыг хүсэл нэр орсон да. Ажилласнаасаа хойш би бол одоо 600 гаруй удаагийн аюулт үзэл бас аврах ажиллагааны дуудлагыг авч ажилласан байгаа. Жилд дунджаар нэг 80-аас 90 удаагийн бол томдгоож 24 цагаар үүрэг гүйцэтгэж ажиллаж байгаа. Хамгийн анхны дуудлагаар хүлээж авахд аягүй сандарч ирсэн. Яг түр томдгоод ээлжинд анх дөнгөж томдогдож ирээл шүү тэр өдөр үүрэг гүйцэтгэж ирсэн. Яг ийм ажил хийдэг, ингэж явдаг шүү, дуудлага ингэж хийдэг шүү. Тэ бүлгээ ингэж гаргадаг гэсэн ямар ч мэдлэг байхгүйгээр шууд хамгийн анхны дуудлагаа аваад бүлгээ гаргаж ирсэн. Яг тэр мэдрэмж надад одоо хүртэл байд юм да. Тэр бол гол тасалдсан буцалтгүй нэрвдэгч гарах гэсэн дуудлага байсан. Тэгээ хахад их эвгүй байсан. Анх удаага яг тийм байжсэн бол нуруугаар ингээл жирс хийсэн тийм хүүтэн мэдрэмж аюух төржсэн. Тэр маань одоо ч яг бодоход бол байдаг. Анх Галдамрын унтраах аврах 28 дугаар ангид ажиллаж хагаад анх ээлжин томилогдсон өдрөө дуудлага гарч ирсэн. Тэр нь болохоор бүр налах дүүргчнүүд тэрэлжиг үйлчлэх хүрээгээр авдаг. Тэрэлжид туслангийн байшин гэсэн дуудлагаар гарч ажиллаж байсан. Тэр үед нөө салаан зэрэгчийн туслах гэсэн албан тушаалтай байсан болохоор за салаан дарах хүн яг юу хийдэг, яадаг юм бэ гэж ер нь бол
ажиглаж тийм туршлага хөрвүүлж байсан. Яг салаан зэрэгч болгонд маш их сандарсан. Тэгээд төвийн 6 дөрөвч юм болохоор захын 3 дөрвөөсөө ялгаатай шууд өөрөөсөө хаягаа дотооддоо аваа шууд гараа. Тэгээ бас мөн адил яг томилгоо тэлчэнд үүрэг гүйцэтгэж томилж ирээд анхны өдрөө бас дуудлага авч гарч ирсэн. Бас байшин гэсэн дуудлагаар гарч ирсэн. Мэдээж галтуурын дуудлаган дээр эхлээд очиход хүмүүс сандарсан, айсан. Ер нь бол сайхнаа хүлээж авахгүй та нар за сайн яваад ирвүү гэж мэдээж угтахгүй. Тэгээд үйл ажиллагаа, унтраах үйл ажиллагаа дуусгасны дараа хүмүүс баярлаа, та нараас та хурдан ирлээ, сайн байлаа, бид нарт туслаа, баярлаа гэдэг үгийг сонсох сайхан байдаг. 2016 оны 8 сард болсон Орос Монголын хамтарсан олон улсын агаараас 90 ахалбтай хамтарсан сургалтанд түн дээр болохоор эхний дадлаг буултынхаа сургалт болдог хийсэн. За энэ буултын үеэр болохоор айдас гэдгээс илүү догтлох мэдрэмж илүү их төрж ирсэн. Эхний буултаа хийж гүйцэтгээд хамгийн одоо сүүлд сэтгэлд хоногшсон буулт маань болохоор одоо шүхрийн гар задаргаанд орох буулт 69 дэх буултан дээр яг таарсан байгаа. За энэ буулт бол бас дараагийн одоо энэ дахин давтагдчихгүй тэр мэдрэмжийг бол төрүүлсэн. 21 аймгийн бараг 18 аймгаар дуудлагт явсан. Бараг 200 хоногтой. Хамгийн олон хоног явсан нь бол 2015 онд Сүхбаатар аймаг, одоо 103 аймаг, Дорнод аймаг, Сүхбаатар Хинтээ аймаг маань маш их гал гарсан. Ойрхон төмөртөнд 45 хоног үүрэг гүйцэтгсэн. Үүрэг гүйцэтгэж явахад бол хамгийн гол нь бид нар чи холбоогоо маш сайн зохион байгуулна. Одоо бүлгүүд ингээд тараад явхад ядчил одоо хитбогны холбоогоор бүлгүүдээ холбож хооронд нь ямар мэдээлэлтэй байна. Одоо ямар үйл ажиллагаа явуулах уу гэдээ холбоогоо зохион байгуулна. Гол нь дээшээгээ одоо удирдлагууд руугаа мэдээлэл цаг алдахгүй радио станцаар хөвчлэн ордог байсан. Одоо бол бас харьцангуй 21 аймагт бас шүлжээ маань утаснуудын өрн телефонуудын шүлжээг тархсан байгаа болохоор бас утас ашиглаад тэгэл аль боломжтой хурдан шуурхай орох тий найдвартай мэдээгээ түргэн өгөх одоо тэр талаар л явж байгаа. Тэгэхээр би ер нь багасаа их айгүй урлагт хайртай, дуу сонсох их дуртай. Тэгээд гитарыг би анх өөрөө бүр зорин өөрөө ямар ч багшгүйгээр сурж эхэлсэн. Тэгээд гитар сурангуудаа тэгээд цаашаа өөрийгөө хөгжүүлмээр санагдаад бас нэг хувийн газар нэг анх сургалтанд бөмбөрийн сургалт байна гэхэд нь оролцож исэн. Тэгээд тэр үед би анх удаа өөрийнхөө бөмбөрчин болох суурийг тавьж исэн. Тэгээд мэдээж 1% авьяас 99% хөдөлмөр гэж явдсан шүү дээ тий. Онцгой адилт орж алба хааж тий өөрөг гүйцэтгэж байхдаа бол маш их нэр төрийн гэж боддог хувьдаа. Яагаад гэвэл хаана аврах хамгаалах ажлын тэр болгонд манай онцгой адилхан үүрэг гүйцэтгээд өөрийнхөө амь насыг үл хайхраад тий хүний эрдэнэт амийг аварж бас эд хөрөнгийг нь аварч хамгаалдаг болохоор тэдгээр гайхалтай хүмүүст бас нэг урам зориг бас нөгөө стрессийг нь тайлах гэсэн үүднээс бас багч болтугай хувь нэмэр оруулж урлагаар тэрдгээр албаагчтай үйлчилж явж байгаа. Би маш их баярлдаг. Энэ албаараа би маш их талархаж явдаг. За манай ар гэрийнх манай аав ээж ахч нар бол маш их дэмждэг. Манай ээж аав өөртөө цэргийн байгууллагт нэг нь инженеэр, нэг нь цэргийн байгууллага хүн байж байгаад тэтгэвртэй гарсан хүмүүс байдаг. Тэрээр яг аль алийг нь удмыг нь дагаад явж байгаараа хоёулаа бахархдаг, дэмждэг. Тэгээд эрчүүтэй цуг энэ зэрэгцээ ажиллана гэдэг бол ихэнх үедээ л жоохон чанга байдаг байсан. Эвгүй хэцүү санагдах юм уу, буруу зөрүү юм ярьчих уу те. Айгүйх тийм бодогддог байсан ч гэсэн сүүлдээ дассан, биеэ зөв авч явахыг суралцсан. Тэгээд хинд юу гэж хэлэх ёстой, яаж хүндлэх ёстой. Энэ бүгдийг суралцсанаар би одоо хамт олонныгоо бол яг өөрийн гэр бүлшгээл боддог байгаа да. Галтуумар гомшгоод бас энэ дуудлага дээр очиод хүмүүсээ удирдан зохион байгуулж удирдлагаар хангах үүрэгтэй. Хүмүүс эмгтээс л анхтаа өмнө байж үзээгүй болохоор анх ирэхэд жоохон тийм гайхширсан, тэгж хүлээж авч ийсэн. Тэгээд яг үнэхээр мэрэгчлэр нь төгсөөд үзэх ёстой юм аа үзээд тэгээд мэрэгжлийн эзэмшээд ирсэн болохоор удирдлагаар хангаад яг л эрэгтэй хүмүүстэй адилхан л ажилладаг. За анх шүхрээр буухтаа анхлан суралцагчийн шүхрээр бууж исэн. Энэ шүхэр маань болохоор хап буюу германс үйлдвэрлэгдсэн хап маягийн шүхэр байсан. За энэ шүхрээр буугаад дараад нь одоо арай дэвшлээд твшээд кирилл буюу спорт сонгон шүхэрт орсон.
За энэ шүхрийн хувьд болохоор ARL 18 маягийн одоо загварын гермалсууд үйлдвэрлэгдсэн ийм шүхэр байдаг. За шүхрийн хувьд болохоор үйлдвэрлэлийн дадлага, буултаа одоо тэгээд ажиллагаанд хэрэглэгддэг маш тогтвортой, хурдны хувьд тэнцвэртэй, тогтвортой удирдахад бас салхитай үйдэж байсан. Одоо бид нар үүрэг гүйцэтгэх үед ямар ч үед үүрэг гүйцэтгэх учраас тэр болгонд цогцсон шүхэр байдаг л та. За дараагийн шүхэр маань болохоор ARL 16 буюу одоо яг спорт тал руугаа одоо шүхрийн цэг тоонол тал руугаа хөгжүүлсэн юм шүхэр байдаг. Энэ шүхрийг бас манай албанд бас ашиглаж байгаа. За ийм 3 төрлийн шүхэр байна. Анх бол шүхрээр бууж байхад бол агаарт байх мэдрэмж бол юунаас илүү сайхан байсан. Одоо бол агаарт байх гэдгээсээ илүүгээр онгоцноос гарах мэдрэмж бол илүү бас таашаалтай байдаг болсон. За би гар задаргаанд ороод яг одоо тэр ах нарын ярьжсэн, ахмад шүхэрчдийн ярьжсэн тэр онгоцноос гарах мөч хамгийн сайхан гэдэг мэдрэмжийг одоо л дөнгөж хамсаж эхэлж байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр бол энэ өөрийнхөө мэрэгжлийн ур чадварыг дэвшлүүлэх шүхрийн спортын бас хөгжилд хувь нэмрээ оруулахын тулд өөрийгөө бол бүрэнд ажиллаж байгаа. За би 2017-аас 18 онд Бүгд найрамд Өмнөд Судан улсад инхийг дэмжих ажиллагаанд Монголын батальонд 7 дугаар ээлжээр үүрэг гүйцэтгээд ирсэн. Жилийн хугацаатай. Онцгой байдлын албанаас одоо 3 эмэгтэй явсан. 4 дугаар ээлжээр, 7 дугаар ээлжээр, одоо миний дараа 8 дугаар ээлжээр. Би бас анхны ахлагч эмэгтэй болж явсан. Онцгой байдлынхаа эмэгтэйчүүдэд төлөөлөөд анхны эмэгтэй ахлагч бас явсандаа их маш баяртай байдаг. Онгоцноос газардаад л тэр цаг агаар, цаг уур, одоо байгаа орчин, онгоцны буудлаас нь хавлаа тэгэл тэр хүмүүсийг хараад маш тийм сонь сэтгэл төрж исэн. Шал өөр орчин хөтж байгаа. Тэгээ бид нар 9 сард очиход борооны улирлээсэн нэг юм шавард зоогдоол одоо ямар газар ирч вэ гэж анх тийм сэтгэл төрж исэн. Цэргийн хөгжимд яг над шиг эмэгтэй бөмбөрчин бол байхгүй. Ер нь анхных гэж хэлэхэд болно тий. Цэргийн хөгжмийн анхны эмэгтэй бөмбөрчин гэж хэлэхэд болно. Гэхдээ би анх яг сургуульд нь сураад номыг үзээд бол сураагүй. Энэ хамт олон дунд ороод би цэргийн хөгжим ямар байдаг юм бэ гэдгийг би сурсан. Нотыг нь хамт олноосоо сурсан. Тэгээд ер нь бол өдий зэрэгт хүрэхэд бол миний хамт олон бол маш их намайг түлхэж, дэмжиж тий урмын үгээр хайрладаг байсан, зэмлэх үедээ зэмлдэг байсан. Тэгээ манай хамт олон бол надад маш их тийм түлхэц болдог байсан. Сэтгэл санаараа унаал уйлдаг ч юм уу тийм уйл зөндөл тохиолж байгаа. Тэнд яасан зүгээр үү ёо ийм байж тээ битээ сэтгэлээр уун тий чи чадна гэх үгсийг бол зөндөө хэлжсэн. Тэр үн аюул сэтгэлийн дэм болж өгдөг. Хүн чинь уугасаа сэтгэлийн учраас аюул сэтгэлийн дэм өгөхөд бол аюул гой санагддаг. 24 цагаар гарна гэдэг бол хүний бие организмд ер нь бол нойроо гүйц тахгүй нэгдэг. Хүний бие организм маш их муугар нөлөөлдөг. Гэхдээ бид нар тэрийг ерөөс юм чиний бодохгүй. Энэ бол миний хийх ёстой, чин сэтгэлээсээ хийх ёстой гэж би өөрөө хүсэж орсон учраас тэрийг би яг л хийдэг. Бидэрт хязгаарч олдошгүй зүйл бол хүний амь нас шүү дээ. Эд хөрөнгө бүгднийг авч болох ч амь насыг хязгаарч авч болохгүй. Тэргээр бид маш их бахархдаг. Харангуйта даргаагаа дуудчих дарагтай ч уулзъя ч юм уу. Эндэж яг ийм хувцсыг өмсөөд явангууд энгийн ард иргэд болохоор дээш нөө таних тэмдэг ч юм уу тиймэрхүү нар таньж мэдхгүй ялгаагүй л адилхан хүмүүс гинхтэй эмэгтэй хүний хувьд болохоор дарагч байгаа юм бол дарагтай ч уулзаж юм уу тийм тохиолдол гардаг. Тэнгүүд манай би дарга нь байна ч юм уу тийм байдлаар уулзах өө тийм үү гэл энийгэт ч юм уу тэгэл альцдаг. Дуудлага аваад гарахад бол за хаягн дээрээ мэдээж хурдан шуурхай тутцамаар хурдан очиж ажиллахыг бодно. Эргэж ирэхдээ болохоор дээж төрөө хэлсэнчлэн хүмүүсээс талархсан баярлсан сэтгэлийн сонсоод тийм сайхан мэдрэмжтэй л хэдий ядарсан ч гэсэн дээж хүний орон гэр эд хөрөнгийг хамгаалаад аваад туслаад ирж ин гэдэг үднэс сэтгэл санаа маш өндрөрдөг. За би физиологийн хувьд ч гэдэг юм уу эмэгтэй хүн мэдээж хэрчүүдийг бас гүйцэд бас нэг дутагдaltaй тал бас байдаг. За тэрийг бас даван туулаад хэрчүүдээсээ за шүхртэй бол бид нар маш их хайртай. Шүхрийнхаа дээгүүр алхахгүй байх ч гэдэг юм уу эсвэл шүхрийнхаа ард цаавыг одоо хайрлан хамгаалах. Ер нь бол шүхэр бол бидний хоёр дахь юм уу? Одоо
үзлэг шалгалт явагдахаас эхлээд дадлага сургуулийн буултан дээр очиод дадлага хийж авах мөчтөө бас шүхрээ өгч авах мөчтөө ерөөсө байнгын хараа хяналттай зөвхөн л тэр л миний өмч учраас би тэрийг хайрлаа хамгаална. Дээрээс нь хэрвээ би тэр шүхрийг өөрөө л буруу гэх юм бол өөрийгөө эрсдэлд оруулна гэдэг үднээс бол маш их яадаг хүндэлж хайрлж дээдлж үздэг. Бид нар ч одоо Монгол улстай их амар тайван, их аз жаргалтай, их сайхан газар нутагт их тайван амьдардаг улсууд юм байлээ. Тэрийгээд одоо яг судаа улсад очиод л яг тэгж тийм мэдрэмж төрж исэн. Бас их орноороо бахархах, их орноо хайрлах, одоо нийгэмд болж байгаа энэ Улаанбаатар болж байгаа бүхэл асуудал тийм амархан бухимдгааргүй ер нь их тайван болж ирсэн. Би чи инх тайвны золцоо биш тэгээд онцгой гэдэг овогтой тий онцгойгоороо овоглоод онцгойгийн золцоо гэдэг албаныхаа нэрийг л одоо маш өндөрт өргөж өөрийнхөө чадах чинээгээрээ тий ажил мэргэжилтэд тэнд хийж байгаа үүрэг гүйцэтгэж байгаа ажлаа чин сэтгэлээсээ хийж албаа нэр төртөө гүйцэтгээд ирсэн л гэж боддог. Тайзан дээр гараад ер нь бол маш олон хүмүүсийн өмнө гарч байгаа хаяа сандрах үе байдаг. Гэхдээ тэр сандралыг би зүгээр л бөмбөрийн ард гараад тий зохиол тоглож байхдаа би зүгээр л марцчихдаг сандралаа. Тэгээд ямар зохиол төр вэ гэхээр мэдээж том зохиолууд байна. Үлээвэрч тэгээ амд тоглох айгүй гайхалтай бас мэдрэмжтэй байдаг. Цахилгаан хөгжимтэйгээ бас тоглохоор бас нөгөө хүнд даацтай айгүй гоё тийм хүмүүсийн сэтгэлд хүрсэн тийм дуунуудыг тоглохоор бас өөрөө яг дунд нь орчдөг байхгүй юу. Өөрөө дуулаад байгаа юм шиг, өөрөө тэр хөгжмөдөө бүжиглээд байгаа юм шиг тийм гоё мэдрэмж төрдөг надад. Бүх эмэгтэй албан агч нартай онцгой адилд ажиллаж байгаа, мөрцөөсөн, зэвсэг төвчөнд ажиллаж байгаа, цагдаа ажиллаж байгаа, ээж болон ах их нэртэй бүгдэнд нь хаажрал сайн бүхнийг хүсэн өрөөгөөд амьдралд нь эрүүлэн эд баялганд ариун таатай байж байх хүсэн өрөөж байна. Тэгээ мөрцөөсөн эмэгтэй албан агчид минь та нар хамгийн шилдэг шүү. Тийм учраас хизээш гундаж болохгүй байнга инээлсэлж авахыг хүсэж байна. Онцгой байдлын байгууллагт ийм олон эрэгтэй хүмүүсийн дунд цөөхөн эмэгтэй хүн болж ажиллаж байна гэдэг бол хорхууштай. Тэгээд цэргийн байгууллагын эмэгтэй хүн бол ер нь бол тесрэ асуудалтай. Би эмэгтэй хүн юм чинь би ингэж чадахгүй, би тэгж чадахгүй ер нь бол хоошин суудгүй дандаа би чадна хийн гэсэн ер нь бол зоригтой мундаг тууштай эмэгтэй шүү дээ гэж боддог. Эмэгтэй хүн ч гэсэн зөвхөн аврагч гэдэг нэр томьёон дээр эрэгтэйчүүдээс тутгааргүй байдаг шүү гэдэг бас охид бүсгүйчүүдтэй дайлангуяа одоо мэрэгчлээ сонгох гэж байгаа эмэгтэйчүүдэд охидуудтай бас хэлхийг хүсэж байна. Хэрвээ та хүсэх юм бол зоригтой байх юм бол одоо энэ албанд ороод эрчүүдээс тутгааргүй энэ тэнцвэрхэн ажиллах ийм чадвар байдаг шүү гэж хэлмээр байна. Хамгийн анх албандаа орчоод 2008 оны 9 сарын 2-нд тангараг хүрэх ёслол. Би дадлагчдаар 7 сар ажилласан. Тэгээд яг тангараг хүрэх ёслол дээр маш их баярлж исэн. Миний ээж цэцэг барьж ирээл те. Охиндоо одоо ингээ онцгой байдлын албанд орсон мөрдтэй болсон баяр хүргээгээд тэгэхэд л маш их баярлж исэн да. Онцгой байдлын албаа ард иргэд те хүмүүст түгээж урлагаар дамжуулж те онцгойгийнхэн чинь ганц авардгүй юм биш үү, ганц хамгаалдгүй юм биш үү, бас урлагаар биднийг зүрх сэтгэлээр нь авардаг юм байна, хамгаалдаг юм байна, бидрийг ингэж урлагаар хөгжүүлж бас тий гайхалтай мэдрэмжийг өгдөг юм байна гэх тийм мэдрэмжийг л төрүүлэхийн тулд цаашдаа хичээж ажиллана л гэж бодож байгаа юм. Сэлбэг тэнгэрийг нарнаа хатсан сэлгэр хотынхон өргөнчлөөгөөр сингэл залуустай үрж иргэцээ сэмтгэн байгадан чимж явахдаа бүсгүй чинэцгэж яваарай сэмтгэн байгадан чимж яваарай бүсгүй чинэцгэж яваарай сэмтгэн байгадан чимж яваарай эцэг дөрөн ардынхаа хандун
Ирмөнхөд улмрын надад тумбан идэх залуу насныхаа ага ингээд татуулан алхаж явхдаа бүсгийн шинэт яваарай сэтгэл баглан хэмж яваарай бүсгийн шинэт яваарай сэтгэл баглан хэмж яваарай бүсгийн шинэт яваарай сэтгэл баглан хэмж яваарай бүсгийн шинэт яваарай сэтгэл баглан хэмж яваарай